Талхчгэр компани нийт бүтээгдэхүүний 90% түүхийд нь гурил байдаг. Тиймээс гуриланд гадны биет нэвтрүүлэхгүй байх, гурилын ачил тээвэрлэлд шүүлт зэрэг нь онцгой ач холбогдолтой үзүүлэлт юм. Энэ ч утгаараа талхчгэр компани Итали улсын Seppi компани ээж бүрэн гурилын системийг 2017 онд салбартаа анх удаа нэвтрүүлж байна. Гурил ачтайг битүүмжилсэн машинаар ямар ч механик үйлдэл байхгүй, хийн тээвэрлэл дээр силост хадгална. Нэг силос нь 50 тонн гурил хадгалах хүчин чадалтай. 10 силос байгаа гэж үзвэл нийтдээ 500 тонны гурилыг хадгалах хүчин чадалтай гэсэн үг. Гурил хадгалах савны материал нь хүнсний зориултын зэвэрдэггүй ган төмөр материалаар хийгдсэн. Хийцийн тухайд нэмэлт засвар, угсралтай хяналтуудыг хийх боломжтойгоор шийдэж өгснөөрөө давуу талтай. Додроо зориултын шаттай, гадны харах цонхтой гэх мэт. Силостой хүлээн авч буй гурилын хэмжээ зэргийг компьютер удирдлагатай хяналтын системээр хянах тохируулгатай. Гурил хадгалах силосноос үйлдвэрлэлүүд амжуулахдаа гуриланд орох магадлалтай механик холцоодыг фильтрээр шүүдэг. Засгийн газрын 2016 оны 294-295 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эрчим хүчний хэрэглээг 1 цагт удамд 300 кВт байсныг энэ ээж бүрэн систем нэвтэрснээр 200 кВт болгон бууруулсан байна. Энэ нь их дэлхийн дулаарлын эсрэг компани нийгмийн хариуцлагын үүргийг тодорхой хэмжээнд гүйцэтгэж байгааг илтгэх бөгөөд эко тоног төхөөрөмж гэж нэрлэж болох юм. Талхч ихэр хувьцаат компани. Эрүүл хүнс таны сонголт.